Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын хурлын хүн төвтэй үйл ажиллагааны үзэл баримтлал, Улсын хурлын 2023 оны 114-р тогтоол, засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хүний эрх хэрэгчлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр танилцуулж байна. Хүний эрхийн олон улсын гэрээ конвенц, хүний эрх хэрэгчлөөний байдлын илтгэлүүд, түүнчлэн хүний эрх дэвшит бодлогын хүрээлэн төрийн бос байгууллагаас хийсэн Монгол улсад хүний эрхийн төлөв байдал, тулгымцсан асуудал шийдэл, сэдв тойм судалгааны зөвлөмжүүдийг үндэслэн дараах хуулийн төслүүдийг боловсруулад байна. 1. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үн төлбөргүй үзүүлэх хууль зүйн тусалцааны төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх. Өмгөөлөгчийн нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Монгол улсын иргэний хууль зүйн тусалцаа авах эрхийг хангах зохицуулалт бүхий хууль зүйн тусалцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 2. Хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд бол нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн тусалцаа, өмгөөлийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой үйл ажиллагааг буюу нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагааг хууль зүйн тусалцааны тухай хуульд уялдуулах зохицуулалт бүхий өмгөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Эрүүшүүлэлт тулгах, хүний хүчээр алга болох, гэмт хэргийн шинжийг олон улсын гэрээ конвенц зөвлөмжөд нийцүүлэн тодорхой болох зорилгоор боловсруулсан эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 4. Баримтлах шийтгэлийг оногдуулахгүй бах этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүйн ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээд оногдуулах, баримтлах шийтгэлийг цөөрүүлэх, улсын хурлаас батлсан зарим хуультай холбогдуулан зөрчил тооцох үйлдэлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх прокурор эрх бүхий албан тушаалтнууд бий болдог хүндрэл чиглэлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяаллын алдааг засах зохицуулалт бүхий зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Зөрчлийн тухай хууль 6. Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчлэхээр заасан зохицуулалтыг өөрчилж, биелэгдээгүй байгаа зөрчлийг хүчингү тооцох зохицуулалт бүхий зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 8. 7. Монгол улсын иргэнийг Монгол улсын хэлээр гарах эрхийг төдөлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хэлний хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, сайдын тушаалаар зохицуулж байсан хүүхд журмыг хуулиар зохицуулах зорилгоор боловсруулсан Монгол улсын иргэн гадаадад хувийн хэрэгээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 8. Албаны нууцын тодорхойлтыг наривчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцд хамруулж байгаа зохицуултыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах зорилгоор боловсруулсан төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 9. Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараа тус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах, тэдгээрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох зохицуултыг бий болгох зорилгоор боловсруулсан харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 10. Хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ конвенцийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжлсэн сургалтын хөтөлбөр тус хөшүүрэг бий болох зохицуулалт бүхий хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 11. Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах шаардлагад хүний эрхийг хангах шалгуур бий болох зохицуулалт бүхий хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хуулийн төсөл батлагдсанаар олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэг, тэдгээрийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, хүний эрхийн үндэсний байгууллага, төрийн бус байгууллагуудын санал, эрх бүхий байгууллагаас засгийн газарт даалгасан арга хэмжээ, хууль тогтоомжтой хүний эрхтэй холбоотой зөрчил дутагдлыг засахад тодорхой агц дэвшил гарна гэж үзэж байгаа. Иймд хуулийн төсөл, төслийн үзэл баримтлалыг хэлц гисхийг шийдвэрлэж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа.